Өнгөрсөн дугаараар та бүхэн арбитр гэж юу болох, хаанаас үүссэн, Монголд хизээ байгуулагдсан талаарх мэдээллийг авсан гэж болж болно. Монголчууд бидний хувьд арбитрийг ихэнхдээ шүүхийн байгууллага гэж ойлгодог л доо. Тэгвэл арбитр шүүх хоёр юугаараа ялгаатай талаарх мэдээллийг одоо сонирхцгаая. Мэдээж төрийн статустай шүүхийн байгууллага арбитр хоёр альва хоёр талын маргалдааныг шийдвэрлэдэг байгууллагууд учраас үйл ажиллагааны хувьд үндсэндээ төстэй. Мэдээж хоёул тухайн орныхон хуулинд захирагдах боловч арбитрийн хувьд анхлан маргалдагч этгээдүүдийн байгуулсан гэрээг голжлон анхаарч баримтлагаараа онцлог. Гаргасан шийдвэрийн хувьд тухайн орныхон хууль тогтоомжийн хүрээнд адилхан байдлаар л хэрэгжинэ. Гэхдээ ялгаатай онцлог талууд байна. Үүнд 1. Талууд хүссэн арбитрчаа сонгох хэрэгтэй. 2. Маргаанаа шийдвэрлэх газар хугацаагаа талууд хоорондоо тохиролцох хэрэгтэй. Шүүх арбитрийн хоорондоо ялгаатай юу? Ялгаатай. Нэг нь бол төрийн статустай байгууллага, арбитр нь бол одоо хувийн статустай байгууллага шүү дээ. Гэвч энэ хоёрын хэргийг шийдвэрлэх ажил бол үндсэн зарчим бол ердөө л нэг. Хэргийг эцсийн эцэст иргэний маргааныг одоо үнэн зөв шударга шийдвэрлэх ийм гол зарчмыг л айл нь барина. Тэгэхээр иргэдийн хооронд мөн эсвэл жижиг компаниудын хооронд гарч байгаа маргааныг шийддэг үндсэн хоёрын аргын нэг нь шүүхэр болд явдаг. Нөгөө нэг арга нь бол шүүхийн бус арга буюу тэр дундаа манай арбитр орж байгаа. Арбитр нь анх үүсэхдээ л тухайн нөхцөл цаг үеийнхэн байдал тохирон өөрчлөгдөж шийдвэр гаргаж чадхаар уян хатан чанартай. Тухайн нөхцөл байдалтай тохируулан хэрэг маргааныг илүү цаг хугацаа, хөрөнгө мөнгө, зардал хэмнэн хүссэн цагтаа шийдчих боломжтой. Талууд бол хэрэглэх хууль, хэрэглэх хил энийг бол сонгодог. Арбитрийн ажиллагаа явуулах газар бол талууд бол сонгодог юм онцлогтой тийм ээ. За арбитрийн ажиллагааг одоо Улаанбаатар хотод явуулна. За эсвэл одоо юу гэдэг Эрдэнэ хотод явуулна. Эсвэл өөр улсад явуулна гэдэг. За мөн одоо ямар хил дээр явуулах, ямар улсын хуулийг хэрэглэх гэдэг талууд бол юм сонгох боломжтой. Шийдэх хэргийг шийдэж байгаа бол шийдвэрлэх гэж байгаа талууд дугуй ширээ тойр суугаад ярилцж байгаа захир. Тайван замаар их нь мэтгэлзэгч маргалдах талуудын хүсэлтээр одоо хизээ явуулаа хин хэнийг оруулах юм гэдэг юм уу. Ингэж одоо шийддэг бас давуу талууд бол энд бий. Арбитрийн ажиллагаа яаж явагдах вэ? Арбитрийн хурал хаана болох вэ? Арбитр нотлог баримтаа талууд хэрхэн гаргах вэ? Арбитрийн хуралдааныг яаж явуулах вэ? Энэ бүгдийг талууд өөрсдөө ярилцаж тогтоох боломжтой байдаг. Өөрөөр энэ бол талуудын хооронд хийгдсэн гэрээнийх нь өргөжлөл байх юм боломжтой. Өөрөөр бид маргаанаа бол яг энэ гэрээнд хоорондоо тохирсон тэр журмаараа шийдэх тэр боломжийг одоо олгодгоор энэ арбитрийн давуу тал байгаа. Арбитрийн хамгийн хэрэгтэй давуу тал нь яахын аргагүй цаг хугацаа хэмнэх явдал. Үүний жишээ нь өнөөдөр манай ихэнх бизнес эрхлэгчдэд тохиолддог бие биенээсээ мөнгө зээлээд эргүүлж өгөх авах дээрээ үүсдэг маргаан юм. Энэ хэрэг бол бизнесийн маргаан. Эргэн Б, эргэн Г нар багасаа иргсэн сайн найзууд. Эргэн Г хотын нэгэн дүүрэгт супермаркет ажиллуулан чамгүй ашигтай ажиллаж улмаар дэлгүүрээ өргөдгөх санаатай байлаа. Гэтэл эргэн Г одоогоос жилийн өмнө ноолуурын ченж найз Б-д 20 сая төгрөг зээлүүлэн ноолуураа тушаасан хойно эргүүлэн авахар тохирчээ. Гэтэл эцэстээ мөнгөгүй дэлгүүртээ өргөдгөл хийж чадсангүй. Хууль хяналтын байгууллага дээр хүрчээ. Анхан шатны шүүхээс эргэн Г-д мөнгөний нөгүүлэхээр шийдвэр гарсан боловч цаашид шүүхийн шийдвэрийг давж заалдах шатууд мөн хяналтын журмаар шийдвэрлүүлсээр бараг жилийн үр үзжээ. Одоо ч энэ хэрэг эцсийн шатны шүүх дээрээ явж байгаа бөгөөд Г-гийн хувьд ёстой л алдсан хүн 15-тай үлгэрээр шүүхийн хаалгыг сахисаар явна. Энэ хугацаанд тэр бизнесийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх гэж баггүй өр зээл тавьсаар одоо дэлгүүрээ алддгийн даваан дээр тулжээ. Харин мөнгийг авсан бэ нилээд хэд эргэлдүүлж амжаад зайсанд байр машин аваад чамжиж. Тэгэд энэ асуудлыг яаж шийдэх вэ? Би одоо өчнөө шүүхээр өчнөө хоног явлаа, цаг хугацаа болоо, зардал алтлаа. Чи миний мөнгийг одоо өчнөө хугацаанд ашиглаад дээрээс нь би ашиглах өөрөө тэргэлдүүлэх байсан хугацаанд би алдагталд орчлоо шүү дээ. Маргаана арбитраар шийдвэрлүүлэхээр тохиролцсон байсан бол манайх авч шийдвэрлэх боломжтой байлаа.
та хоёрын байгуулсан гэрээнд арбитрийн заалт байх. Хэрвээ энэ хэрэг анханасаа гэрээний зааснаар арбитраас шийдүүлсэн бол яах байсан бэ? Тэр мөнгөө олж авч чадах байсан уу гэсэн асуулт урган Зүйл заалт нь байхгүй ч гэсэн арбитраар бидний аягийг шийдвэрлэх боломж байхгүй юу? Өгөн өгтлөөл нөгөө өгөх ёстой мөнгөөр эргэлдүүлэх гээд байхгүй юу? Цаад нөгөө нөхөр. Ийм юм манай арбит одоо бизнесменүүд гараад байд юм байгаа маа. Арбитр нэгдүгээр цаг хугацааны хувьд бол давуу талтай байна. За шүүгтэр бол одоо маргааныг бол анхаарчны журмаар шийдвэрлэлээ. За анхаарчны журмаар шийдвэрлсэн тохиолдолд бол талууд бол тэрхүү шийдвэрт гомдол гарах хэрэгтэй. Давзаалах шатны шүүгүүд. За мөн давзаалах шатны шүүгээс шийдвэр гаргахад мөн одоо гомдол гарах хэрэгтэй, тийм ээ. За ингээд хяналтын шатанд одоо ханддаг хэмжлэнгээр ингээд шүүх бол ингээд тухайн хэрэг маргааныг одоо шат шатанд ингээд шийдвэрлэх боломжтой. Шүүхтэр бол 203 шатны шүүхээр явна гэвэл 267 хоног шаардлагадаг. Арбитрийн энэ ажиллагааг ихээхэн хөнгөвчлөн. Энэ хугацаанд бизнес эрхлэж байгаа хүмүүс ихээхэн алдагдал амсах нь ойлгомжтой. Харин арбитрийн дараагийн нэг томоохон давуу тал бол хэрэг шийдвэрлэх бүрэлдэхүүнээ өөрсдөө сонгох явдал юм а. Арбитрчийн талаар Францын нэгэн нэртэй эрдэмтэн хэлэхдээ арбитрч нь зөв оюун бэлэгтэй хүн байх ёстой. Учир нь талууд түүнд итгэдэг, ариун шударга, маргаантай асуудлын талаар мэдлэгтэй, ухаалаг шийдвэр гаргах чадвартай. Хараат бусаар маргааныг шийдвэрлэх итгэмжлэгдсэн хүн байвал зөвхөн гэсэн байна. Мэдээж ийм чадвартай хүнийг олд сонгоод хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх нь маргалдагч хоёр талд хоёуланд нь давуу байдлыг олгохоос гадна гарсан шийдвэрийн хэрэгжилт нь үр дүнтэй байх нь тодорхой. Тэгвэл арбитрийн бас нэг давуу тал нь арбитр нь талуудад төвийг сахисан хэн нэгний талд ороогүй байдаг болохоор арбитрийн шийдвэр нь зөвхөн шийдвэр гаргасан газартаа бус Нью-Йоркийн конвенцээр тулгуурлан олон улсад хэрэгжиж болдогт л оршдог. За шүүгтэр бол хэрэг маргааныг бол одоо шүүх одоо өөрсдийнхөө одоо хэрэг маргааныг шүүгч товарлахад тэрхүү журмынхаа дагуу тухайн одоо хэргийг бол хуваарилдаг. Гэтэл тухайн хэрэг бол ямар ч шүүгчдэр очиж болно тийм ээ. Дадлага туршлагын хувьд, мэрэгжлийн хувьд ч юм уу магадгүй одоо шүүгч болоод ингээ сар болж байгаа ч юм уу тийм шүүгчдэр ч очих магадлалтай тийм ээ. Одоо арбитрийн хувьд бол талууд өөрсдөө арбитрийн бүрэлдэхүүнээ нэрсийн жагсаалтан дотроос харж агаад үнэхээр одоо манай одоо энэ маргааны энэ зүйлээр мэрэгшсэн тийм ээ. Дадлага туршлагатай ажилласан жил одоо хэлний болон одоо өөрийн мэрэгжлийн чиглэлээр ямар босралтай гэдгийг нь бол харж агаад арбитрчаа сонгодог. Ер нь бол аливаа маргааныг зөвхөн шүүхээр шийдвэрлэх ёстой гэсэн тийм хязгаартай ганцхан нэг зохицуулт бол байхгүй. Тэгэхээр маргаан бол шүүхээс гадна шүүхийн бус журмаар шийдвэрлэгдэх боломж байх ёстой. Тэгээ энд шүүхийн бус аргын нэг бол энэ арбитрийн шүүх гэж яригддаг. Тэгэхээр арбитрийн тухай хууль бол манайд аль хэдийн батлагдаад угаасаа арбитрийн шийдвэр гараад за талууд маргаанаа шийдвэрлүүлэхэд арбитрийг сонгож аваад за ингээ арбитр шийдээд шийдвэр хүчин төгөлдөр болдог ийм тогтолцоо бол манайд аль хэдийн тогтсон байгаа. Монголын арбитрийн бүрэлдэхүүн өнөөдөр 50 гаруй гишүүнтэй маргалдагч мэтгэлцэх талууд энэ 50 гаруй гишүүдийн нэг нэрлэлтэй танилцаж нэг үрслэн одоо судалж үзсний үндсэн дээр одоо энэ л арбитрийн асуудлыг шударга үнэн зөв хуульд нийцүүлэн ухаалаг шийднэ гэж үзэж өөрсдөө шийдвэр бүрэлдэхүүнээ сонгодгоор онцлогтой. Дээрээс нь даргалагч арбитрчийг дүрм зааснараа томилдог. За талуудад материалыг хөрвүүлдэг, хугацаа өгдөг гэд тэр процессор арай илүү нарийн бас их боломж олгосон байдгаар арбитрийн их давуу талтай байдаг. Харин арбитр томоохон давуу тал нь улс хоорондын гэхээсээ илүү бүр олон улсын хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөнд оршдог. Монгол улс гадаадын арбитрийн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэх конвенцэд 1995 онд элсэн орсноос хойш гадаадын болоод Монголын олон улсын ба үндэсний арбитраас гаргасан шийдвэр олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх болсон. Нэг ёсондоо Монголын олон улсын ба үндэсний арбитрийн шийдвэр гадаадын бүхий л орнууд харин гадаадын арбитрийн шүүхийн шийдвэр бүрэн зайлшгүй хэрэгжинэ гэсэн үг. Харин шүүхийн хувьд шүүхийн шийдвэрийг тухайн улсууд хоёр талд гэрээ хэлэлцээрийн дагуу харилцсан хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л биелүүлнэ. Учир нь тухайн хоёр орн хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд хэрэгжихгүй гэсэн үг. Тухайн Монгол Улсын шүүхийн шийдвэрийг гарсныхан дараа аль нэг одоо гадаадын улс оронд тэрийг хүлээн зөвшөөрж
гүйцэтгэхэд бол бас бэрхшээлтэй. Ягаад гэвэл олон улсын гэрэг конвенц нь тэр үр байхгүй. Тухайн манайх бол нэг одооны байдлаар 20 дуустал тийм гэрээ байгуулсан. Нэгдсэн үндэсний байгууллагаас 1958 онд баталсан гадаадын арбитрийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай олон улсын конвенц гэж байдаг. Энэ конвенцэд дэлхийн 160 шахам орн нэгдэж орсон байна. Энд манай улс ч гэсэн бас нэгдэж орсон. 1995 онд нэгдэж орсон байгаа. Тэгэхээр зэрэг Монголын арбитрийн шийдвэр гадаадын 160 орны нутаг дэвсгэр дээр шүүхийн шийдвэрийн нэг адил албатан биелүүлэх хууль зүйн бүрэн боломжтой болсноор бас давуу тал байгаа. Жишээлбэл Монголын нэг компани Хятадын одоо газар нутагт байгаа компанид та хэлэлцээ хийгээд тэгээ хохирцсон нөхцөлд Монголын худалдаа ажилтны танхимаар дамжуулаад Хятадын арбитрийн байгууллагт энэ асуудлыг тавьж тэр Хятадын байгууллага бол энэ олон улсын конвенцийн дагуу тэр одоо хариуцагч нь болсон Хятадын бүсийн нөхцөлийг олж шийдвэрлүүлэх ийм одоо арга зам нь нээлттэй байгаа. Нью-Йоркийн конвенцээр арбитрийн шийдвэрийг шүүхийн журмаар албадлах хэрэглэн биелүүлэхийг улам баталгаажуулж өгчээ. Нэг ёсондоо Монголын олон улсын ба үндэсний арбитрийн гаргасан шийдвэр, гадаадын аль нэг улсын арбитрийн гаргасан шийдвэр Монгол оронд бүрэн хүлээн зөвшөөрөгдөж хэрэгжинэ гэсэн үг юм. За Монгол улсын арбитраас гадна гадаад улсын арбитрийн шүүхийн шийдвэрийг мөн гүйцэтгэдэг. Гадаад улсын арбитрийн шийдвэр гэхэд тухайлах юм бол одоо манай дээр Япон улсын арбитрийн шийдвэр байна. Солонгос улсын арбитрийн шийдвэр, мөн өвөр Монголын Бугтын шүүхийн шийдвэр мөн байна. За мөн Оросын холбооны улсын арбитрийн шийдвэр байх жишээтэй. За эдгээр орны шүүхийн шийдвэрүүд маань Монгол улсын шүүхтэр шүүхэд хандаж одоо баталгаажуулах гүйцэтгэх хуудас бичигдэж ирсний үндсэн дээр бид нар шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаа явуулдаг. Маргаан шийдвэрлүүлэх хуралдааны явцад арбитр нь хаалттай бөгөөд хоёр тал зөвшөөрсөн тохиолдолд олон нийтэд мэдээлдэг учраас аливаа бизнесийн нууц алдагдах магадлал байхгүй гэж хэлж болно. Арбитр бүх иргэдэд нээлттэй байдаг. Жижигхэн ганцгийн 8-ны асуудлаас эхлээд олон улсын хэмжээний гэдэл бүхий л хэргийг шийдвэрлэж байдаг газар. Тухайлбал Монголын олон улсын ба үндэсний арбитр нь зуучлал, эвлэрүүлэх, эрх зүйн зөвлөгөө, олон улсын хамтын ажиллагаа, эрдэм шинжилгээний судалгаа, сургалт семинар, ном тохиомл гэх олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Эдийн засгийн гадаад харилцаа өсөн нэмэгдэхийн хэрээр мөн одоо бизнес эрхлэгчдийн одоо бизнесийн эрх зүйн боловсрол нэмэгдэхийн хэрээр олон одоо улс оронтой бол одоо гадаад харилцаанд оролцож байна. 2003 онд анх одоо энэ хууль батлагдсан гарахад бол арбитраар бол жилдээ бол 11 12 хэргийг л зөвхөн арбитраар шийдвэрлэдэг байсан бол 2013 оны одоо эхний жилийн байдлаар ихэд л одоо 40 орчим хэргийг ингээ хянан шийдвэрлэсэн. Мөн манай одоо бизнес эрхлэгчид маань ер нь арбитрийн одоо эцсийн шийдвэр гаргадаг онцлог давуу талыг ойлгосон үндсэн дээр бол арбитраар бол маргаан шийдвэрлэх одоо энэ хандлага бол ихсэж байгаа. Түүнээс гадна Монголын олон улсын ба үндэсний арбитр нь Монгол орны аймаг бүрт салбартай болохоор та хүссэн мэдээлэлээ чөлөөтэй авч заавар зөвлөгөө авч болох юм. Үүнээс гадна засгийн газар болон Монголын олон улсын ба үндэсний арбитрийн зүгээс жижиг дунд бизнес эрхлэгчид болон үйлчлүүлэгчдэд зориулан төрлийн мэргэжлээрээ олон жил ажилласан. Туршлагатай, тухайн салбартаа нэр хүнд бүхий ахмад экспертүүдээс бүрдсэн төвийг ажиллуулж байна. Олон жил гадаад худалдаа бос төмөр зам, байрлал, сахилгаан одоо бусад олон хөдөө аж ахуйн салбарууд онгоцон жил ажилласан ахмад туршлагатай ажилтнууд, эрдэмтэн мэргэдүүд энд нэгдэж ажилладаг. Тийм учраас энэ улсуудаас бол тэр жижиг дунд үйлдвэрийнхэнд зөвлөгөө ийм ажлыг зохион байгуулдаг байгууллага. Үзэгчдээ бизнес эрхлэгчийн бүхэн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын ба үндэсний арбитрт хандаж болох нэ. Өнөөдрийн дугаараар та бүхэн тэр дундаа бизнес эрхлэгчдийн хувьд арбитрт хандах, маргаанаа шийдвэрлүүлэх нь цаг хугацаа болоод эдийн засгийн хувьд хичнээн хэрэгтэй зүйл болохыг ойлгосон биз. Харин дараагийн цовруулаар арбитрт хэрхэн хандах, гэрээ хэлцээрийг хэрхэн хийх вэ гэдэгтээ танилцсан.